Баялаг түүх, оюунлаг хүн ард, ээлттэй ардчлал, эдийн засгийн хөгжлөөрөө ертөнцид танигдсан Монгол улс ашигт малтмал уул уурхайн салбар дах дэлхийн тоглогч болох цаг үед бид амьдарч байна. Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх боллоо. Эротинтэй болон Монгол улсын засгийн газрын алсын хараа тогтвортой түншлийн үр дүнд оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн хамгийн том алт зэсийн 5 уурхайныг оюу толгой Монгол улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг авчирсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас ердөө 2 жил хагасны дотор оюу толгой төсөл биелэн олж эхэллээ. Бид ил уурхайгаан 2012 оны 4-р сараас ашиглаж эхэлсэн бол ирэх хагас 100 жил тасралтгүй нүргэлэн ажиллах хамгийн дэвшилтэд технологи бүхий баяжуулах үйлдвэрийн өнгөрсөн сар дасааж үйлдвэрлэлэн явуулж эхэлсэн билээ. Оюу толгой төслийн эхний үе шатны ил уурхай бүтээн байгуулалт. Тэгвэл дэлхийн хэмжээнд ердөө 17хан байдаг далд уурхайн блокчлон олборлох аргыг 2 уурхайдан хэрэгжүүлдэг дахин 6 уурхайд энэ аргыг нэвтрүүлж байгаа Эротинто компани оюу толгойн дараагийн үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулах ажлыг гүйцэтгэх юм. Оюу толгой төслийн үр ашигын 80%-ийг агуулж байгаа далд уурхайн барилга байгууламжийн ажил явагдаж өнөөдрийн байдлаар 1.3 км газрын гүнд 12 км урт хэвтэй хонглыг барьж байгуулад байна. Далд уурхайг 2016 оноос ашиглаж эхлэх бөгөөд 2019 онд далд уурхайн бүтээн байгуулалт дуусч оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Энэ үед Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 3.1-ээр өсгөж, Монгол улсын экспортын орлогыг 2 дахин нэмэгдүүлэх тооцоо байна. Ийхүү их орныхон хөрсөн дээр орчин цагийн аж үйлдвэрийн үнэт зүйлсийг бий болгож дэлхийн хэмжээний уул уурхайн салбарт өрсөлдөх мэдлэг, чадвартай, дадлаг, туршлагатай Монгол залуус өмнгийн говьд улсынхаа гэрэл тэрээдвийг бүтээлцэж байна.